Би жоохон байлаа. 12 настай. Нэг өдөр би халааснасаа нэг ер бусын бөмбөг олсон юм. Үүгээр тоглоход надад асар их аз жаргал мэдрэгддэг байв. Сонирхолтой намайг тоглох бүрт хэн нэгэн хүн ирж тоглохыг минь харж баясна. Гэхдээ тэднийг тоглох уу гэж асуухад тэд татгалзна. Зүгээр л намайг тоглохыг харж таашаана. Энэ бөмбөгөө би хаач авсан авч явна. Би 20 нас хүрлээ. Тоглохыг минь хардаг хүмүүс олон болсон ба намайг тоглож эхлэхэд бүгд инээмсэглэн. Би ч сэтгэл хангалуун. 30 нас хүрлээ. Намайг бөмбөгөөрөө тоглохыг харах гэсэн хүмүүс дэндүү олон болчихж. Зарим нь бүр хоорондоо түлхэлцэн. Харин намайг тоглож эхлэхэд тэд чимээгүй болох нь надад амар санагдана. Би 40 нас хүрв. Ковид гарсан байлаа. Би тоглохоос залхсан. Тэр хүмүүс бас улам их болохоос айж байв. Тэд намайг бүчиж, замд минь хөндөсөж, царайн догширчихсан тоглохыг шаардна. Чи тоглосонгүй гэж бүгд намайг буруутгана. Би алаас албатай биш. Би тоглох албагүй. Би бүгдийг ч наад жаргалтай байлгаж чадахгүй. Би үргэлж өөрөөрөө баймаар. Fuck it. Гүйцээ. Энэ бөмбөгөөр би дахиж тоглохгүй. Жилийн өмнө 19 настай найз Алексис маань Joy чи хүн болгонд nice байх хэрэггүй. Өөрийгөө бодлож хайна гэж хэлж байсан. Тийм ээ. Эго минь бууж өгсөн. Хүн болгоны хүслийг гүйцэлдүүлж хүн бүхэнтэй хамт үлдэж чадахгүй гэдгээ ойлгосон. Ухамсар минь суллагдсан. Хөнгөн гонигтайж амар амгалан эрх чөлөөт ертөнцийн дураараа тэнэх болсон. Гэвч нийгмийн хүн маань ганцаардан шаналх болсон. Өнгөрсөн бүх цаг хугацаанд тэр эргэн тойрныхаа хүмүүс донд хамгийн хэрэгтэй хүн байсан болохоор аргач үгүй биз. Харин ухамсар маань эрх чөлөөг дэндүү их сансан байв. Нийгэмд үйлчлэхийг зорих бие хүн. Орчлонд үйлчлэх гэж ирсэн хувь хүн хоёр нэгэн биед үнэн орших хамгийн хэцүү оршихуй. Хязгааргүй орон зайн дунд амар амгаланч гэлээ. Дан ганц хувь хүний ертөнц хоосон. Харин нийгмийн хүний сэтгэл хоосон. Энэ ертөнцид юу үнэн бэ гэвэл гагц. ертөнцийн жамал үнэн. Өтлөхгүй, үхэхгүй хүн гэж үгүй. Цаг хугацаа явах тусам
нийгмийн хүн хамаг хурдаараа хаашаа ч юм яарна. Харин ухамсар түүнийг тосожгүй. Тэд дахиад уулзах ёстой. Энэ ертөнцид ад жаргал маш олон өнгөөр оршдог. Чамд байгаа өнгө хүн болгонд тохирохгүй. Чи бусдыг аз жаргалтай болгоё гэвэл өөрийнхөө өнгөтэй бөмбөөр л аз жаргалтай тоглол. Миний бөмбөгийн өнгө бол nice байх биш. Kind байх. Хүсэхгүй бол би ээлдгээр татгалзсан ч болно. Хүмүүс чамайг өөрсдийн өнгөөр л харах болно. Хэрвээ чи хүсвэл бусдад өөрийнхөө бөмбөгийг олоход нь тусалж болно. Тэдний хаа нэгтээ байж л байгаа. I really need someone to tell me how long I've been sleeping for. За ингээд бүгд аз жаргалтай хамт оршиж болох нь. I couldn't tell you where I am. Probably been here before. Thought of Jesus and the cross, the shadow from a window pane.